Өнөөдрийн хичээлээр бид англи хэлний ABC хэлбэрийн зөв бус үйл үгсийг судалж, тэдгээрийг өнгөрсөн болон төгссөн цагуудад хэрхэн зөв хэрэглэх талаар гүнзгийрүүлэн ойлгоно. Энэ нь IELTS-ийн ярианы болон бичгийн хэсгийн Grammatical Range and Accuracy шалгуурт өндөр оноо авахад чухал үүрэгтэй. ABC хэлбэрийн зөв бус үйл үгс гэдэг нь үйл үгийн үндсэн хэлбэр, өнгөрсөн энгийн цаг болон өнгөрсөн төгс хэлбэр нь бүгд өөр өөр байхыг хэлнэ. Эдгээр үйл үгсийг зөв хувирган хэрэглэх нь таны англи хэлний дүрмийн мэдлэг, хэрэглээний цар хүрээг харуулж, IELTS-ийн шалгалтад өндөр оноо авахад маш чухал нөлөөтэй. IELTS хэлбэрийн үйл үгсийн витуй буюу өнгөрсөн энгийн цаг болон витерийн буюу өнгөрсөн төгс хэлбэрийг зөв ялгаж сурах нь чухал. Өнгөрсөн энгийн цагийг тухайн үйлдэл өнгөрсөнд тодорхой цаг хугацаанд болж өнгөрсөн бол хэрэглэдэг. Харин витрун хэлбэрийг төгс цагууд болон идэвхгүй хэв үүсгэхэд ашиглана. Энэ ялгааг ойлгохгүй бол IELTS-ийн дүрмийн оноогоо алдаж мэднэ. Одоо бид IELTS хэлбэрийн түгээмэл хэрэглэгддэг зөв бус үйл үгсээс хэд хэдийг нь судалцгаая. Үйл үгийн 3 хэлбэр, Монгол утга болон жишээ өгүүлбэрүүдийг анхааралтай сонсоорой. Жишээ нь begin, begun. Энэ эхлэх гэсэн утгатай. Мөн drink, drank, drunk. Энэ уух гэсэн үйл үг байна. Монгол сурагчид wheat болон wheaterийг хэлбэрийг хооронд нь андуурах нь элбэг. Жишээ нь I have ate breakfast already гэж хэлэх нь буруу. Учир нь тослох үйл үгийн дараа заавал үйл үгийн wheat-рун хэлбэр буюу eat нь ирэх ёстой. Зөв өгүүлбэр нь I have eaten breakfast already. Энэ мэт талдаа нь IELTS-ийн дүрмийн оноог бууруулдаг тул сайтар анхаарах хэрэгтэй. Одоо та бүхэн дасгал ажиллацгаая. Sing. Үйл үгийн зөв хэлбэрийг сонгож өгүүлбэрийг гүйцээгээрэй. She. A beautiful song at the concert last night. Сонголтууд А. Sing, sang, see, sung, D. Has sung. Бодож байх хооронд өнгөрсөн шөнө болсон үйл явдлыг илэрхийлж байгаа тул зөв хариулт нь сан байх ёстой. Зөв бус үйл үгсийг бүрэн эзэмших нь таны IELTS-ийн үгийн баялаг, дүрмийн цар хүрээ болон үнэн зөв байдлыг эрс сайжруулна. Ингэснээр та илүү нарийн төвөгтэй санааг чөлөөтэй илэрхийлэх боломжтой болж, яриа болон бичгийн хэсэгт өндөр оноо авахад чухал хувь нэмэр оруулна. ABC хэлбэрийн зөв бус үйл үгсийг тогтмол давтаж, жишээ өгүүлбэрүүдээр баяжуулж, өдөр тутмын яриа болон IELTS-ийн шалгалтад идэвхтэй ашиглах нь чухал. Энэ таны англи хэлний төвшин мэдэгдэхүйц ахиулахад туслана. Баяртай.